Ой, тэгвэл би ч хийчих штэ. Йоо. Яа би өөр сандраад явчлаас. 10, 20, 30 сая төгрөг ботлоо өсөх юм бүрэн боломжтой. Эндээс чи 50,000 төгрөг нь шууд эндээс худалдаа авах хэрэгс. Би чамд энэ картыг өгнө гэсэн. За игэрэ. Орсонго. За дараагийнх нь. За орсонго. Турал зоос хийчих. Би зоосыг өгөх. Нарандуул дээр нэг залуу надаас ингээд 100,000 төгрөг аваа явуулсан шүү дээ. Та энэ ойчлоогүй. Ойчлоо. Яг л нэг шугамд байгаарай. За. За одоо тэгээ нэг хүмүүс олон игээд ирэхээр гоё юутай болчихд юм дөө. Ив дүүтэй болчихд юм дөө. Тэгээд. За. Заавал хоёр талаас нь бариад гараа усан дөрөхгүйгээр шүү. Йоо. Саба. За дараагийнх нь. Гараа усан дөрөхгүй. Гараа усан дөрөхгүй шүү мараа. За. Ай. Яа, энэ орох гэж сайн. Орох гэж. Яг та нэг орой хэдүүлээ гой 100-аатай өнгөрөөцгөө тий. За. Түүнэр оролцоо тэр хойноос ч ихсэн ороод ирж. За тэгээд оролцоог бол араас нь гоё зогсоод ингээд дистрата тий. За хийгрээ. Яа. Яа, төгсөн шүү. За ингээд манай контент бас гоё болж байна. Ингээд монголчууд гоё ингээд соёлтой болж гисэн ингээд ийм гоё жигсаж хүртэл ингээд зогсож байгаа. Хүндэтгэлтэй хандаж нэвтрүүлэгтээ оролцож байна. Баярлалаа та бүхэндээ. Зоосоо уул нь бол хөндлөнгөөр нь барих ёстой шүү. За. За. За тэгээ араас нь зогсоод байж болно шүү дүнраа. За. Хийгээд дараа. Барьж аваад гэлс. Зоосыг босоогоор нь хийдгүүл юм да. Хөндлөнгөөрөө орох угаасаа илүү боломжтой. За. За дараагийнх нь. За. Хай байж байгаа гарцсан. Оо, их цараа хоолыг наашилж ирсэн амар тий. Заах чи одоо 100 идэх нь үлээ. За. Махад зориод мөнгө аяга тавьж гинэ болохгүй бол. За. Яг зөв шүү. Гараа усан дэж болно штэ. За одоо энэ рүү ингээд тэр зоос чадчихлаа штэ ёо. За зөгөөрөө. За картог. За ашиглахад юу ямар гоё юм шиг байна. Гоё юм, амархан юм байна уу? За. Сава. Орцсон шүү ёо зөгөөрөө. Гоё шүү. Ой хүн болгон тэгж чадна их ч усанд хөрөхгүй. Гэхдээ дээшээ гараа гаргаж чад. Усанд хөрөхгүй. Гормын санд байна. Одоо мөнгө аяг байхгүйгээс цааш энэ ах бол бараг 120 идэлгээ үзэж байгаа байхгүй юу? Тэгээ ахыг бас те энэ олон явсан урмыг нь бодоод нэг ах болчихдгоо. Энийг одоо яг нөгөө манай контентын зүгээс одоо би ялч ахтаа бараг танил болчлоо. Ах чинь 120 идэлгээ хийлээ. Таны энэ одоо хичээл зүтгэлийг чинь үнэлээд энэ чирээс худалдаа авах юу чинь өгчөдгөө ах. Таныг би бас настай хүн болохоор нэг талаараа бас те зөв бистэй манайхаа дэмжиж гэнэ үү? За окей. За хийшээ зогсож байгаа юм авчцаа. Орцсон штэ ёо. За зөхөр. Соб бараага авчлаа. Азийн ондооныхоо. За юу авсан юм бол нууц шуудаад одоо тэрнээс тайлбарлаа. Маск авсан байна. Маск авсан байна. Ааруул авсан байна. Будаа авсан уу те? Сүү авсан. За ер нь яг гэрт ер нь будаа ер нь жоохон дуусах тийш байсан уу? Ер нь л. Будаа чи сахлын юу авсан биш те? Оо ямар гоё энэ араа. Ийм сахлын татвар хөөсмөөс авсан биш. Нийцэж гин үү? Ерөнхийдөө энэ машиныг ашиглахад одоо ямар нэгэн хүндрэл чиглэл гарав уу? Хэр юм бэ? Гарсан ер нь бол ойлгомжтой болчихлоо. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Тий. Орцоо за зүг. Орцоо. Мондөг шүү. Орцоо шүү. За яста гоё шүү ихчээ. Баяр үргээ. Яа та ямар мондөг юм бэ те? Ондгороо орох яах. Орцоо шүү. Та тааш нилээ удлаа те. Төрөөнөөс 2 удаа яснаа. Орчлоо штэ. Зохиороо залуу. Анхныхаараа юу? Хоёр дахаараа юу? За манайхаа ингээд 12 дахь хүн тодорчлоо шүү.
За. Орчлоо шүү дээ. Орсон юм уу? Вендинг машиныг оруулж ирж байгаа компани хамт олондоо хідүүлээд нэг баяр үргэлжлэхгүй бүгдээрээ. Баярлаа. За. Бас идвэрж байгаа юм бэ? 70 гарч байна. 70 гарч байгаа хүн гэхэд ашиглахад одоо хүндрэл чиглэл байв уу? Байхгүй. Амархан юм шиг байна уу? Амархан байна тий. Хоошд ганцаар явж байгаад ингээд уух юм аваад уучих нь шүү дээ, тий? Хэн байна тий. Та хэдэн удаа ярьсан? Би жижигээс нь явсан шүү. Тийм үү? Тэштэй өөрөө ажиллахгүй байж. Та гомдоод байгаа юм уу? Энд очиас уугаа. Та гомдоод байгаа юм уу дүүлээ? Одоо гомдлыг нь барахаар шүү дээ тэгвэл. За ийшээгээ товч авч та. За их. За тэгээ за. Зөндөө яа. Арахгүй хөл өвдөж байгаа тий. Бас настай хүн тийм байх. Бүр жижигнээс чи явсан. Тийм үү? Ажиллаад За их тэгээд сая та худалдаа авалт хийж байгааг нь харлаа шүү дээ. Ерөнхийдөө хүндрэл чиглэл байх шиг байна уу? Гайгүй байна уу? Нөө эсвэл одоо багасч ирсэн үү? Авах гэж бодож ирсэн тий? Авах гэж бодож ирсэн үү тий? Тэгэхээр бас нэг талаараа та энд явж байгаад хэрэгтэй зүйлээ авчлаа гэж ойлгож байна тий? хэрэгтэй зүйлээ авчлаа. Төрөөнөөс харсаар зарим бараа гэд дуусгачлаа. Яг юм нэг физик хичээлээр одоо ингээ эргүүлэхтэй хийвэл усаа зүсч орох болоо гэж би бодсон. Тэгэл яг тэр аргаа шууд ганц хий гэж бодол ганц их шууд авсан байхгүй. Ой, тэгвэл би ч хийчих штэ. Йоо. Би өөр сандраад явчлаа. За баяр тахаа. Таны сэтгэл санаанд нээсэж байгаа болоо. Нэг багаас зэмэдэ өгчнө. Оо за. Энэ бодлогоо ашиглчихна. Хэдэн ч удаа энэ зоосыг гаргаж ирж хэдэн ч удаа хийвдээ. Тэгээд нэлээд олон хүмүүсийг бас баярлуулж чадлаа. Ер нь нэг 20 орчим хүнийг өнөөдөр баярлуулсан. Тэгээд чи одоо ган шүүдэр компани офисны эрхтэйгээр оруулж ирдэг. Автомат ухаалаг одоо дэлгүүр гэж явж байгаа. Автомат ухаалаг дэлгүүрийг маань төрөл бүрийн бараа байрч болох боломжтой гэдгээр нь хүнсний болон ахуй за тэгээ гоо сайхны гэд бүх төрлийн одоо барааг байрлуулж тавилаа. Тэ нэмэлт одоо орлого олох хүсэлтэй. За эсвэл одоо шинээр бизнес эрхлэхтэй. За эсвэл одоо ажлынхаа хажуугаар бас тодорхой хэмжээний орлого олох ийм бодолтой ийм хүмүүст бол зориулагдсан гэж баг хэлж болно. За нэг машин бол бид нар яг ингээд туршилт хийхэд бол нэг машин нэг автомат дэлгүүр бол нэг сарда сая 800 мянган төгрөгнөөс за ер нь 3 сая гаруй төгрөгний одоо цэвэр ашиг олох зах зээл дээр бол бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр нэг машин авлаа студио дахиад 2 3 болгоод авсан тохиолдолд орлого маань өөрөө одоо сарын олох ашиг маань хэдэн машинаас шалтгаалаад 10, 20, 30 сая төгрөг ботлоо өсөх юм бүрэн боломжтой болж байгаа. Бодомж нь тавьсан байж чинь тий. Тогны хэрэглээ хэрэг хийдэж гин гэдгийг бас харуулах байна. 5-аас 6 цаг болоод ажиллаж байна. За 100% байсан power bank маань одоогийн байдлаар нэг 59 нөгөө гаргалтынх нь нөгөө юу нь 95 ватт л гэж. Тэгэхээр чи айгүй бага шүү дээ. 95 ватт гэдэг чинь ер нь гар утас эдэр чинь 65 ваттаар цэнгэлдэг биз дээ. Тэгэхээр чи гар утасны цэнгэлэгч сүүл шахуу тийм л тог хэрглэж шүү дээ. Одоо энэ дээрсэн асаалттай байна. Энд байгаа гэрлүүд асаалттай байна тий. Тэгэхээр чи 95 ваттыг хэрглэж байгаа. Дээр нь энэ өөрөө хөргүүр нь бас ажиллаж байгаа. Одоо хөргүүр нь ажиллаж байгаа юм уу? Оо за. Аа. Тэгвэл тогны хэрэглээ ер нь бол маш бага юм байна гэж ойлголоо. Тий, маш бага. Бас нэг давуу тал нь их юм бол хаанч байрлуудаа зөөлөд аваа явчих болно гэсэн. Бүтэн 1 жилийн хугацаанд бол бэлсур үйлчилгээ, сервис хариуцаа явчихдаг байгаа. Тэгээд ухаалаг машины шийдлийг бас сонгоцоогоорой гэж одоо залуучуудаа хандаж хэлээ. Тэгээд жижиг дунд бизнес болон өөрийн гэсэн одоо бизнес эрхэлдэг хүмүүстэй таныг унтчих үед чинь танаа бараа бүтээгдэхүүний чинь бас ингээд борлуулах боломж бий те. Энэхүү ийм ухаалаг шийдэл байгаа юм байна шүү. Энэ шийдлийг та бүхэн сонгоцоогоорой. За тэгээд энд гарч байгаа утасны дугаар болон энд гарч байгаа энэ ган шүүдэр гэдэг компанитай холбогдох юм бол энэхүү машиныг хаанч байрлуулах боломжтой юм байна. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн ивент гэсэн танай компанид одоо тий ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд цаашдын одоо тий ажилтнанд улам ирч хүчийг хүсье да. За баярлалаа. Мистер Балконд бас баярлалаа. Мистер Балконыг бас дагдаг, үздэг, үзэгчд даагч нарт нь бас бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.